Монголын түүхэн хүмүүс цувралынхаа доторх нэгэн чухал хэсэг Монгол хаттын тухай. Монголын түүх шастрт Сувд Эрдэнэт гэрэлтэн үлдсэн гайхамшигт Монгол эмэгтэйчүүдийн түүхэн эмэгтэйчүүдийг танилцуулдаг хаттын цувралынхаа шинэ дугаарыг эхэлж байна. За өмнөх дугаарууд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэ удаа бас л нэгэн сонирхолтой нууцлаг түүхтэй хатны тухай подкаста хий гэж бодож байна. Тэр нь хэмбэ гэвэл эзэн Чингис хааны их хатан бүртөө Чингис төрсөн 4 хөөгөөнийх нь нэг Цагаатай хааны их хатан 9 лун хатан. Цагаатай хаан бол 9 хатан эзэн хааны ширээг хэн залгамжлах вэ гэсэн яриа гарах үед ууган хүү зүчиг мэрэгдээ орхитос гэж харааж байсан тухай нууц товчонд тэмдэглэж үлдээсэн их хурц дайчин догшин зантай хүн байсан тухай гардаг. Харин түүний хатныхын тухай төдийлөн бид мэддэггүй байсан байна. За 9 лун хатан. Монголын түүхэн хүмүүс. Нууц товчонд Чингис хааны бүртөжнөөс төрсэн 4 хүүгийнхэн тухай бол нэлээд сайн дэлгэрэнгүй бичсэн байдаг. Яг нь ер нь тэр үед хэдийгээр ингээд хаад ноёд олон хатантай олон татвартай байсан гэл одоо бараг дуурайх гал хоёр их нэрийн хууль батлын гэх мэт юм ярьдаг хүмүүс их байдаг. Гэхдээ энэ ёс одоо олон их нэртэй олон хатантай байх буюу полигам энэ ёс чинь цаана их нарийн шүү. Зөвхөн бодит байдал дээр зөвхөн их хатан эсвэл одоо анхны ихнэр л аль бие осных нь гэргээ байдаг. Бусд нь бол түүх соруулжид нэр ус нь бараг орохгүй, зэрэг хэрэгэн могт залгамжлахгүй. Энэ бол тийм одоо дуурайгаад байх ч юм уу энэ орчин үеийн 21-р зуунд авахд маш эргэлзээтэй тийм ёс. Тэр үедээ хүртэл ингээд харахад их олон хатантай одоогийн ирчүүд бараг барьцаад идэм шүү. Олон их нэртэй гоё гэд. Гэхдээ ёсолж авсан аль бие осны гэргийгээс бусд нь ерөөсөө тэр гэргий болон түүнээс төрсөн хүүхдүүдээс бусд нь аль бие осны одоо гэргий хүүхдэд бараг тооцогддгоо. Орчин үед одоо хин тэгж 2 3 дахь болцоод хүүхдүүд нь бас аль бие осны биш байхыг хүсэх юм бэ. Тэгэхээр одоо энэ бидний ярих түүхэнд ч гэсэн энэ маш чухал. Одоо Чингис хаан хамгийн олон хатан татвартай байсан хаадын нэг штэ хамгийн олон хүүхдтэй. Гэхдээ бид зүч цагаатай өгөөдөө тулуу 3 болон нөгөө цэцээхэн алахаа бих мэтийн ингээд гүнжнараас бусдыг мэдхгүй. Тэгэхээр бусдыг ямар ч түүхчд бичиж тэмдэглээгөө одоо эзэмшил нутаг өмч хөрөнгнөөс ч гэсэн төдийлөн ноогдоогүй гэсэн үг. За тэгээд Цагаатай хааныг бол бид маш олон сонссон. За тэгэл нууц товчоо олон босод бүх соруулжт энэ 4 хүн бүгд гардаг. Тэгэхээр одоо Цагаатай хааны хаттын талаарх энэ ярианда орё. За Чингис хааны 2 дугаар хүү Цагаатай аргын тооллын 1183 харагчин туул ажилд мэдлсэн гэж үздэг. Ер нь энэ 4 хүүгийнх нь төрсөн төгссөн он цаг нь нэлээд нарийн тодорхой байдаг. Цагаатай татаа тунга мэрэгнэр бичиг үсэг заалгаж хамгийн түрүүн ном эрдэмд гаргуун болсон толгой сайтай юм бас мэрэгэн хүн байсан юм билэ. Ингээд бичиг үсэгт хамгийн түрүүн тайлгдсан учраас их засаг хуулийг бичиглэх хөлсөд оройлон оролцсон тухайн түүхэнд нарийн дуртагдсан байдаг юм байлээ. За тэгээд Цагаатай улсыг байгуулж Азийн төв хэсгийн асар удам газар нутгийг насан туршид захирсан их хаадын нэг хэдийгээр эзэнт гүрний хаан суурьнд суугаагүй ч гэсэн Цагаатай улсаа бол насан туршид захирсан. Аргын тооллын 1225 онд эзэн Чингис хаан 4 хүүтэй эзэмшил газраа хувааж өмчлүүлэхдээ Цагаатад уйгрын орноос амуу мөрөн хүртэлх томоохон нутгийг хувь болгон хайрлсан байдаг. Цагаатай Чингис хааны төмтийн тогтолцоог Төв Аз дахь
эзэмшил нутагтаа бий болгон сууршилсан. 1206 онд их Монгол улсыг байгуулах их хуралдаагаар эзэн Чингис хаан ураг төрлийнхөө 4 төрсөн дүү болон төрсөн 4 хүүтэй албат иргэд тэднийг захирах мянгатын ноёдыг хуваарлахдаа цагаатад 8,000 иргэнийг захирах ноёдынх нь хамт хувь болгон өгсөн. Дээр хэлсэнчлэн зөвхөн бүртээ хатнаас төрсэн 4 хүүтэл энэ их нутгаа хувааж өгсөн талаарх их сурвалж яригдж байгаа биз. Энэ үед Чингис хаанд зөндөл олон татвар баг хатад байсан. Тэднээс төрсэн хүүхдүүд мэдээж хэрэг өлсөж цангахгүй ч гэсэн энэ их эзэмшлээс хувь оногдоогүй гэсэн үг байна. Хаан эцэг нь зарлагдахдаа цагаатаа хэцүү догшин авиртай учраас хөхөчс ноён өглөө бүхэн дэрэгдэн байж санаж бодсноо зөвлөн хэлж байтугай гэж загсан байдаг. Ер нь нууц товчоонд дурдсанаар Есүг хатан эзэн Чингис хаанаас их хааны орыг хэн залгамжлуулах вэ гэснээс үүдсэн хааны гэрээсийн тухай хэсэг байдаг. За тэр үед цагаатаа зүч ахыгаа мэрэгдээ орхис гэж дайрч давшилж түүнээс нь олж Чингис хаан цагаатаг догшин түргэн зантаа учир хаан ширээг залгамжлуулаагүй гэж тодорхой бичсэн байдаг шүү дээ. Цагаатаа эцгийнхаа зарилгаар Алтан улсыг дайлах их аян данд мордож цэргийн авьяас бэлэгтэй жанжин гэдгийг харуулсан. Хүнд чинь нөгөө сайн муу бүхэл тал байдаг. Тийм болохоор хэдийгээр ингээд догшин түргэн уртаа ч гэсэн цэрэг дайны эрдэмд бол үнэхээр гарамгаа хүн байсан байна. Гэтэ хориоцмыг дайлах тулдаанд цагаатаа дүүд өгөөдөөтэй хамт их гар нийлж тулцсан. Энд гарамгаа байлдаж гавьяа оголсон. Гэсэн ч гэсэн Тангад улсыг дайлаар мортох үед Чингис хаан цагаатаг нутгаас ахиж үлдэх гэсэн зарлаг болгосон. Хүчит бүх гүнж хотолон хатан заригт ануу хатан айлтлал инэрлийн дэд их дайны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Занга цэгэмэнд цаасан ном нь Интерном Мир Азхур улсын их дэлгүүрт. Ер нь их хааны хөвгүүд дотроо цагаатаа өгөөдөө хоёр нь илүү эв санаа нийлдэг. Зүч толоо хоёр нь нийлдэг. Ингэж одоо дотроо нэг хоёр бүлэг маягтай байсан байна. Тийм ч болохоор цагаатаа эцгийн их орыг залгамжлан суух хүнд одоо дараагийн хаан болох хүнд өгөөдөө зохимжтой гэж саналаа нийн ууг хэлжсэн. Өгөөдөө Сэцэн хааныг эзэнт гүрний 2 дугаар хаан болж их ор суусан 13 жилийн туршид өгөөдөд төр барих үлсэд нь цагаатаа хамгийн их өмг түшиг болон зүтгэсэн гэж их сурвалж түүхэнд тэмдэглэн үлдээсэн байна. Цагаатаа хааны талаарх түүхэнд үлдсэн баггүй их сурвалжууд байдаг. Ер нь эзэнт гүрний түүхийг голдуу одоо Перс болон Нахиатын бичгийн хүмүүс түүх болгож бичсэн. Тэднээс ингээд жишээ татах юм бол зөвхөн цагаатаатай холбоотой тодорхойлолтууд нэлээд байна. Ата Мелек Жувэний хэмээх түүхч цагаатаа догшин хүчрхэг сүр жавхлантай бас хэрцгий хаан байсан гэж бичсэн байна. Харин тэр шаштрын чуулганыг бичсэн Персийн бичгийн их хүн Рашид Ад-Дин цагаатаа бол ухаантай авьяаслаг бөгөөд бусдад хүндэтгэх сүжиг төрүүлдэг хүн байв гэж хамгийн эерэг сайхан талаас нь бичсэн байна. Бас Абдул Гази Бахадур гэдэг нэгэн мэргэн түүхч цагаатаа хаан бол сайхан сэтгэлтэй улс төрч бөгөөд ухаан бэлэг төгс хүн гэж бас их сайхан талаас нь тодорхойлон бичсэн байна. Сайхан сэтгэлтэй улс төрч гэдэг нь тэр өгөөдөө дүүгийнхаа эзэнт гүрний ор сууж төрийн их үлсэд зүтгэж явах үед нь хамгийн их түшиг толгоор олж чин сэтгэлээсээ дүүдээ тусалж исэн гэдэг талаас нь илүү бичсэн бах гэж бодож байна. Цагаатаа хаан 1242 оны дундуур өөд болсон гэж үздэг. Ингээд бодохоор цагаатаа 50-60 орчим наслсан одоо дараачийн үеийн баг хаад болон юан гүрний нөгөө 20-30 эсвэл дөнгөж 40 шүргээд л тэнгэр болж исэн хаадын хажууд ер нь бол нэлээд өндөр наслсан юм хүн.
Тэгээд журн эзэн Чингис хааны нөгөө бүртээ үжин их хатнаас нь төрсэн 4 хүүгүүнээс хамгийн урт нассан цагаатай хаа юм бэлээ. За тэгээд ингэж их урт насалж Төв Азийн асар удам нутгийг хаанчилж исэн энэ том хаан тухайн үедээ нэлээд олон хатан татвар их нэртэй байсан гэдг нь ойлгомжтой. За тэр дундаас хамгийн их нөлөөтэй 2 л хатан байсан байна. Нэг нь мөн л Хонгород аймгийн Даридан хүү нэг ноёны охин 9 лун хатан. 9 лун хатан цагаадан тэр олон хатан татвар дундаас их хатан хамгийн хүндтэй гэргин байсан. Гэхдээ 9 лун хатныг зарим их сурвалжид бусулан хатан гэж бас бичсэн байдаг юм байлээ. Ер нь манай Монголын түүх Монгол хаан хаттын нэрсийг Нанхиад, Перс, Түрэг ийм бичгээр голдуу харь хүмүүс харийн эрдэмтэн түүхчид тэмдэглэхдээ хэлнийхээ аялга дуудлага бас бичгийнхаа галгийн ялгаагаар нэлээд олон янзаар бичиж үлдээснээс олж 9 лун хатан бусулун гэж тэмдэглэгдсэн болов. Миний тэмдэглэл Ану хатан хот улангүнж их тагны зурагтай 2027 хүртэл ухаанлитай зурхаатай багц тэмдэглэлийн дэвтрүүд Интерном Мир улсын их дэлгүүрийн Мажистикт 9 лун хатан цагаатай удмын хамгийн хүчрхэг хөвгүүдээ их. Цагаатай удмыг түүхэнд цууратулсан олон хүүг төрүүлснээр бол их гавьяатай хатан гэж тэмдэглэгдсэн байдаг. Цагаатай их бүрт үжин 9 лун хатантай хаяалууд байсан байна. Бас л эхийн талаасаа нэлийн цус орцсон. Төрөчийн подкастууд ч гэсэн яриад байгаа. Хонгород аймагаас хатан авсан. Гэхдээ тэр хатад нь одоо заавал Чингис хааны хадам эцэг дээд цэцний л ургаас удмаас нь хатан аваад байсан байлээ. Тэгэхээр тэр Алтан уургийн хаад хан хөвгүүд дандаа нөгөө их бүртээ үжинтэйгэл нэг цосон төрлийн ихнэр аваадсан байдгийн байлээ. За тэр олон хатад дотроос нь нөгөө 2 гэргийн хамгийн хүндтэй байсан гэдэг байгаа. Нөгөө хат нь 9 лун хатны төрсөндөө турхан гэдэг хатан байсан байна. Эгчдүү 2 цагаатай хааны хамгийн хайртай хаттай ажээ. Гэтэ ингээд эгчдүү 2-ыг нэгэн зэрэг хатан болгоод авчгаагүй. Цагаатай хаан 9 лун хатнаа олон сайхан хөвгүүд төрүүлж өгөөд залуугаараа тэнгэр тооцсныхын дараа төрсөндөө турхныг хатан болгосон юм байна. Цагаатай тэр түүхэн тэмдэглэгдсэн хөвгүүдийн нэрсийг дурдъя. Мутугаан буюу Мөтөгөн. Мөтөгөн нь бол ууган хүү. Тэгээд Мөтөгөний удам түүхэнд хамгийн их тод томрон өөрөг гүйцэтгсэн удам хугацаанд төрсөн Мөтөгөнөөс. За тэгээд дараачийн хүн Муучи Балда Шаг. Шаг гэдэг нь исламын шашны шах буюу хаан гэсэн үг л дээ. За тэгээд Сагинлалга, Сарманс, Бусан мөнгө, Байдар. Энэ Байдар Мөтөгөн 2 нь түүхэндээ их алдартай хүмүүс болсон. Цагаатай хамгийн хайртай 9 лун хатнаа таалал болсны дараа ингээд дүүгийг аваад тэр дүү турхан нь бас хамгийн хайртай хатан болсон. Ингэж хатныхаа дүүг авсан нь бас их учиртай. Өнчөрч хоцорсон хөвгүүдийг нагц игчин л одоо төрсөн ихээс нь дотохгүй хайрлах чадна гэж үтсэндээ дүүг нь хатан болгож авчээ. 9 лун хатан цагаатай ууган өгөн Мөтөгөнийг төрүүлсэн гэж дээр дурдсан. Энэ Мөтөгөн гэдэг хүн өвг эцэг Чингис хааныхаа гар дээр өссөн юм байна. Дайн тултанд гарамгаа Мөтөгөн хүн домогт Бамян цайзыг эзлэн авах их тултанд амиа алдсан. Ингэж хайртай ачхуугаа алдсан Чингис хаан ихэд эмгэнэн гашуудаж ачхуугийнхаа өс хонзонг авах гэж цайзынхныг толгой дараалан хядаж тэр бэхлэлтийг бүр үнсэн товор голтлон нураасан билээ. Уул нь эзэлсэн газар болгоно ингэж нураагаад толгой дараалан хядаад байдгүй. Гэт хамгийн хайртай ачхуугаа цэл залуугаар нь алдсан өш хонзонд Бамян цайз ингэж үнсэн товор голжээ. Дөгөн хэдий залуудаа өргөцсөн ч гэсэн Бачуу, Бүри, 9 даваа хар хулаг гэсэн 4 хүн үлдээсэн. Мөтөгөний эдгээр 4 хүн их Монгол улс болоод цагаатай улсын түүхэнд нэр алдраа бүр тодын тодор тамгалан үлдээж чадсан төр улс цэргийн томоохон зүтгэлтнүүд бас домогт жанжид болон өссөн их бахархалтай.
Мөтөгөөний ууган өвгөн Бажуу түүний хүүг Тудаан гэдэг байсан. Тудааны хүү Бужаан хүн Авдуллах гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Харамсалтай нь ингээд дараачийн үедээ цагаатай удам эзлэн авсан тэр нутгийнхаа одоо шашин соёлд уусаж гэд исламын шашинтнууд болсон энэ Авдуллах гэдэг нэрнээс харагдаж байгаа. Мөтөгөөний 2 дугаар хүүгэн төрсөн тухай нэлээд сонирхолтой их сурвалж байдаг. Тэр нь бол нэг тийм тохиолдлын эмэгтэйгээс төрсөн. Тэгээд шаштрын чуулганд бүр их тодорхой бичсэн байт юм билээ. Урд нь бас 9 хатныг судалгаасаа өмнө ч гэсэн би уншиж байсан. Нэгэн удаа хааны ордонд гар хөлийн үзэрт зарагдаж аагар шахар ажил хийхээр олон эмэгтэйчүүд цугласан байсан. Тэрэн дондаас нэгэн гоо бүсгүйг мөтөгөө олж харжээ. Тэгэд тэр гоо зөкслөнтэй бүсгүүд үнэхээр нүдэ унгаад ингээд шохорхсон болохоор мөтөгөө ноён өргөөндөө авчиж тэр бүсгүүтэй цэнгэлцсэн байна. Тэр гоо бүсгүй нь нөхөрт гарцсан ийм нөхөртэй хүн байсан гэдгийг мэдээд дэрэгдээ ордондоо нэгэн өрөө гаргаад нөхрөөс нь тусгаарлсан. Тэгээд жилийн дараа тэр бүсгүүгээс нь мөтөгөөний хүү мэндэлсэн бүрий гэдэг хүнээсэн. Тэгээд хүүдээ одоо энэ чинь ингээд алтан ургийн хүний удам болчихж байгаа шүү дээ. Тэгээд бүрий гэдэг нэр хайрлаад өрлөг их хөхүүлэх их олоод тэгээд нөгөө эхийн болохоор нэгэн эр нөхөртэй хүн юм чинь ингээд нөхөрлөө нь буцаагаад тэр бүрийг өөрийнхөө бусад хүүхдүүдтэйгээ хамт хан хөвгүүдийн адилаар өсгөн хүмүүжүүлсэн. Тэгээд бүрийн хүн бол алтан ургийнхэн донд нэлээд нэртэй юм дайчин ир болж өссөн юм билээ. Гэхдээ бүрийн 90 цент хүрч арслан мэт зоригтойч ааг омг ихтэй агсан согтуу их тавьчихдаг тийм дуулаантай ир болсон байгаа. Тэгээд одоо нөгөө даагнаас унахгүй дараагараасаа унна гэдэг нь бүрийд их гонигтай төгсгөл авчирсан. Бүрийн олон дан тулдаанд ирлэхгээр тулцсан ч гэсэн согтохоор л одоо Батхааныг элдвээр хэлж харааж зүгтэг тийм хүн байсан байгаа. Энэ тухайд дуулсан Батхан бүрийг ордондоо авчрахыг шаардлагат нь Мөнх хааны зарилгаар Мөнх сар гэдэг ноён бүрийг барьж Батын ордонд хүргэж өгсөн. Ингээд өөрийн цаг ямагт элдвээр ингээд хүний өөрийн хүмүүсийн хажууд ёс бусаар доромжилсных нь хариуд Батхан хорсож бүрийг цаацалсан. Гэхдээ бүрий бол бас л хөвгүүдээ үлдээсэн. Бүрийг ноёны одоо 5 хөвгүүн дотроос Абишка гэдэг отхон хүн түүхэнд их л дуутай шуутай орж үлдэж чадсан. Хувлаа хааны намтрыг уншиж хахад Абишкагийн тухай нэлээд их гардаг. Хувлаа хаан дүү ариг бүхтэйгээ эзэнт гүрний их хааны сэнтийн төлөө тэмцэлтж байхдаа цагаатай удмын тэр Абишкаг хар хүлгийн оронд цагаатай улсын хаан суулгана гэж амлаад хар хүлгийн эргэн хатныг олцлуулахаар ордон руу нь илгээжсэн. Гэхдээ нөгөө хар хүлгийн ордныг зориод явж явах замдаа Абишка ариг бүх хаанд баригдчихсан. 9 хатнаас төрсэн цагаатай ууган хөвгөн мөтөгөөний 3 дугаар хүү 9 даваа нь бас их алдартай хүм ноёдын нэг болж чадсан. 9 даваагийн 3 хөвгөний нэг Борок буюу Борогч гэж түүхэн тэмдэглэдэг цагаатай улсын нэг хаан байсан. Хувлаа хааны дэргэд өсч өндөөсөн Борок ихэд арга залтай толгой сэрэг ийм сэргэлэн хүн байсан болохоор хар хүлгийн ганц хүн Борок шаахыг зайлуулж цагаатай улсын эзэн болж чадсан. Нөгөө Абишка болж чадаагүй ингээд мөтөгөөний 3 дугаар хүү 9 даваагийн хүү Борог нь ингээд хаан болж чадсан. Борог алдарт талаасын чуулганд оролцож Хувлаа хааны насан туршийн дайсан өгөөдөө удмын нөгөө байнга дурддагддаг алдарт хатан зоригт Хайдуу хаантай нэг бол тулалдаал, нэг болохоор эв ийн гэрээ байгуулж холбоотон болоод түүхэнд бүр үнэхээр гялцаж явсан цагаатай удмын хаан байдаг. Тийм ч болохоор миний бичсэн Хотол цагаан гүн жарманд Борог хаан удаа дараа бичигдсэн. За тэндээс ингээд жишээ татаад уншия. Тэр хавар Хайдуу ил голын эхөөд эзэмшил нутгийнхаа захыг цагаатай улсын шинэ эзэн Борог хаанаас булан авахар тулаан хийж явсаар зуны ихээр их нутгийн зүг хүлгийн жолоогоо залсан юм. Борог хаан
9 хатнаас мэндэлсэн 7 хөвгүүний ууган Мөтөгөөний 3 дугаар хүү 9 даваагийн хүү Борог Хувлаа хаанд ихэд ойр шадар хүн байв. Их эргэн хатныхаа арга залиар цагаатай улсыг хэрэгшээсэн Мубарак шахыг Хувлаа хаан эс зөвшөөрч байсан болохоор 9 даваагийн хүү Борогийг хаан болгохоор цагаатай улсад илгээжээ. Чингэхдээ Мубарак шахта цугтаа төр барих зуур өөрийнх нь өстөн дайсан хайдуг нам дарж өгөөдөө улсын газар нутгийг эрхэндээ оруулаарай гэж Борогт даалгасан ажээ хэмээн бичсэн байдаг. Энэ романд ер нь Борогийн тухай нэлээд их хэсгүүд байдаг да. Энэ нь бол одоо энэ манай подкастын гол батар 9 хатны ачгүй юм. Ер нь 9 хатнаас хатны төрүүлсэн хүчирхэг хөвгүн Мөтөгөөний удмынхан 1370 оныг хүртэл оршин тогтносон цагаатай улсын төрийг барьсан. Ерөөсөө цагаатай улсын бүх эзэд нь 9 хатны үр ач нар юм. Тиймээс 9 хатан бол цагаатай улсдаа л сорхогтон хатан шиг хүчирхэг хан хөвгүүдийг төрүүлсэн дараагийн удмын бүх хаадын их нь байлаа. Цагаатай улсын нутаг нь өнөөгийн Казахстан, Кыргызстан, Узбекистан, Тажикстан, Туркменистан зэрэг Оросын бүрэлдэхүүнд байсан стан улсууд мөн Афганистан, Хятадын Шинжаан уугарын нутгийг хамарсан асар өргөн удам нутаг байсан юм. Цагаатай улсыг мөхөх хүртэл 9 хатны өр удмаас салбарлсан 22 хаан төр барьжээ. Харин 9 хатны төрсөн дөө торхон хатнаас өөр хүүхэд төрсөн эсэг нь түүхэнд огт тэмдэглэгдэж үлдсэнгүй. Ямар ч л гэсэн Алтан оргийн хаадын хатан болгодог уламжлалтай Хонгород аймгийн уг гаруултай Хацаргоо эгчдүү 9 турхан 2 ийхүү цагаатай хааны хамгийн хайртай хатад нэж буурал түүхийн шарлсан хуудснаа ул мөр алдар нэрээ тодын тодор тамгалан үлдээж 21-р зуунд 800-ны дараах 21-р зуунд та бид ийхүү ярилцсан байгаа нь үнэхээр түүх шаштрт совд эрдэнэ мэт гэрэлтэн үлдсэн цуутай хат дэжээ. За ингээд энэ удаагийн подкаст төгсөж байна. Манай хуудсанд subscribe дараад бидэнд дэмжлэг илгээж итгэвтэйгээр сонирхон сонсдог бүх сонсогчдоо баярлалаа. Дараагийн подкаст сонирхолтой байх болно. Тэгээд коммент үлдээж сэтгэгдлээ бичиж байгаа сонсогчдоо гүн талархал илэрхийлж байна. За тэгээд нэгэн сонсогч маань Солонгосын ванд хатан болж одсон Алтан ургийн хаттын тухай ярьж өгөөч гэж хүсэлтэд ирүүлсэн бэлээ. Би ч бас тэр тухай нэлээд сонирхож исэн. Тэгээд дараагийн подкастта мэдээ сурвалж олоод сонирхолтой дугаар бэлтгэнэ гэж амлаж байна. Баярлалаа.